Сайн бацхан үзэгчтэй Хятадын 7 хоног төдрөлийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 31-ээс 4-р сарын 2-ны хооронд Хятад улсад айлчлахаар төлөвлөж байсан боловч Ираны дайны улмаас нөхцөл байдлын улмаас хойшлогдоод байсан талаар мэдээлж байсан. Тэгвэл энэ 7 хоногт цагаан ордноос Хятад улсын дарга Ши Жинпинтэй ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 14 болон 15-нд уулзахаар болсон байна. Ираны дайнтай холбогдуулан ойрох дорндын нефтийн гол хоолой дэлхийн нефтийн 5.1 орчмыг тээвэрлэдэг Ормузын хоолойн тээвэрлэлтэд хүндрэл учраад байгаа. Үүний хүрээнд Дональд Трамп Ормузын хоолойн хэвийн үйл ажиллагааг сэргээж хоолойгоор явах хүлгүүдийн аюулгүй байдлыг хамгаалах ажилд Хятад улс ч гэсэн оролцох ёстой гэж үзэж байгаа юм. Тэрээр энэ сарын 16-нд FT төгсөн ярилцлаганда Хятад нефтийнхээ 90 орчим хувийг энэ хоолойгоор дамжин тээвэрлэдэг учраас Хятад улс ч гэсэн энэ усан замыг нээх аюулгүй байдлыг хангахад оролцох ёстой гэж хэлж байсан. Тиймдээ энэхүү шинжилэн товлсон уулзалт нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах Америкийн нэгдсэн улс Хятадын эмзэг худалдааны эвлэрлийг бэхжүүлэхэд чиглэгдэх төлөвтэй. Тодорхойлбол хоёр улсын тариф 3 оронтой тоогоор хэмжигдэх үеэсээ буурч дунджаар 30 орчим хувь төрсөн. Гэсэн хэдий ч энэ нь бүрэн тохиролцоо хийгдээгүй зөвхөн төр намжсан байдал гэж хэлж болно. Үүний өмнө Дональд Трамп Ши Жинпинээр 2025 онд АПЕК-ийн үеэр хоёр орны харилцааг тогтворжуулах чиглэлд тодорхой алхмууд хийж байсан удаатай. Тухайн уулзалтаар худалдааны маргааг намжаах, тарифын дарамтыг бууруулах талаар тохиролцож байсан. Мөн талууд стратегийн салбарууд дахь өрсөлдөөнийг зохицуулах, харилцааг бүрэн таслахгүй байх зарчмыг баримтлах шаардлагатай байгаад санал нэгдэж байсан юм. Тайваны асуудлаар санал зөрүүлсэн хэвээр л үлдсэн ч зөрчил маргаанаас зайлсхийх нь чухал гэдгийг хоёр тал онцолж байсан удаатай. Харин энэ удаагийн уулзалтаар уг асуудлыг ахин хэлэлцэж шийдэлд хүрэх боломж бий боллоо. Нэмээ хэлэхэд энэ оны сүүлээр Трамп түүний гэргийн Мелания Трамп нар Ши Жинпин болон Хятадын тэргүүн хадагтай Пенлионыг цагаан ордонд хүлээн авах төлөвтэй байна. Дэлхийн 1 болон 2 дугаар орох томоохон эдийн засагтай хоёр улс буюу Америк нэгдсэн улс болон Хятад улсын эрх баригчдын хоорондох тарифын асуудал арах маргаан дуусаагүй хэвээр. Тэгвэл энэхүү Дональд Трамп Ши Жинпин нарын уулзалт удахгүй болох гэж байгаатай холбогдуулан эргээд энэхүү хоёр улсын асуудал анхаарлын төвд ороод байна. Өнгөрсөн 7 хоногт Бээжин хотноо болсон Хятадын хөгжлийн форумын үеэр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цзян хатуу чанга тарифын бодлогын эсрэг тал буюу олон улсын худалдаа хамтын ажиллагаанд нээлттэй энэ чиглэлд онцгой анхаарч ажиллахаа амласан байна. Бээжин хотноо болсон Хятадын хөгжлийн форумын үеэр Хятадын төрийн зөвлөлийн сайд Ли Цзян улсынхаа эдийн засгийн гадаадын компаниудад илүү нээлттэй болгож олон улсын түншүүдтэйгээ илүү тэнцвэртэй худалдаа хөгжүүлэх бодлого баримтлана гэдгээ илэрхийллээ. Мөн Хятад улс гадаадын өндөр чанартай бараа бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж цаашлаад дэлхийн худалдааны нийт хэмжээг дэлхийг зорж байгаа юм байна. Жил бүр зохион байгуулагддаг 2 өдөр үргэлжилдэг энэхүү форум өнөөдөр өндөрлөж байна. Энэхүү форум нь Бээжин гадаадын бизнесүүд, эдийн засагч, судлаачид, эдийн засгийн алсын хараа, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулдаг гол талбар болдог уламжлалтай. Форумын өмнөхөн Хятад улс 2025 онд гадаад худалдааны ашиг нь 1.2 их 80 ам доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл гараад байсан. Хэдийгээр Бээжин олон улсад нээлттэй гадаад худалдааны бодлого баримтлана гэж байгаа боловч бодит байдал дээр тулгарч болох сорилтууд цөөнгүй байгаа талаар шинжээч хэлж байна. Тухайлбал Хятадын хямд үнэтэй хэд их хэмжээний үйлдвэрлэл зарим улсуудын хувьд дотоодын бизнес эрхлэгчид үйлдвэрлэгчдийг нь хохирооно гэсэн болгоомжил олон улсад байна. Мөн зарим улс орнууд Хятадын бүтээгдэхүүнээс хэд хамааралтай болж болзошгүй гэж болгоомжилдаг. Харин нөгөө талаас Ильяцэний илтгэл олон улсын Хятадтай худалдаа 8 хийх хэрэгтэй гэж уриалахаас гадна Америкийн нэгдсэн улсыг чанга хатуу худалдааны бодлогын эсрэг талд байгаа шүү гэдгээ харуулах зорилготой байж болох юм. Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайны улмаас Бээжинд айлчилж бүх найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинтэй уулзахаар төлөвлөж байсныгаа хойшлуулсан. Үүний улмаас хоёр улсын хоорондох тарифын маргаан стратегийн ашигт болтмолын нийлүүлэлт, худалдааны хоригуудтай холбоотой олон асуудал дахин гацаад байна. Гэхдээ энэхүү форумтай зэрэгцээд Хятадын худалдааны сайд Ван Вэнтао Америкийн нэгдсэн улсын эмийн салбарын худалдааны холбооны төлөөлөгчтэй уулзсан байна. Мөн Apple компаниг гүйцэтгэх захирал Ким Тук илтгэлтэй Хятадын ханган нийлүүлэгчтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж салбарын хөгжлийг ахиулахад хамтран ажиллахыг зорьсон хэвээр буга хэллээ. Түүнчлэн Samsung Electronics, Volkswagen, Broadcom, Siemens зэрэг дэлхийн томоохон корпорацийн удирдлагууд форумд оролцож байна. Мөн HSBC, UBS, Standard Chartered зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд ч гэсэн төлөөлөгчөө илгээсэн байна.
Өнгөрсөн 7 хоногт урд хөршийн төрийн хил мэдээллийн хэрэгслүүдээр шатхууны өсөх хандлагатай байгаа талаар анхааруулсны дараагаар жолооч нар шатхуун түгээх станцуудыг зорж урт дараалал үүсгэж эхэлсэн байна. Үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Бээжингээс зохих хариу арга хэмжээг маш хурдан авч зовны өсөлтийг хязгаарлаж үнийн таз тогтоосон зам иргэдээс 50 байхыг уриалж эхэллээ. Ираны дан эхлэхээс өмнө Ормосын хоолоогоор өдөртөө ойролцоогоор 15-аас 20 сая баррел түүхийн нефт дамждаг байсны 30-аас 40%-ийг Хятад улс руу тээвэрлэдэг гэсэн нэгтгэв. Гэвч Ираны дайны улмаас уг хоол хаагдсан нь урд хөршид түлшний хомсдол эрчим хүчний хямрал дагуулж болцсошгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Үүнээс сэргийлэх зорилгоор Хятад улсын засгийн газар энэ 7 хоногоос эхлэн шатхууны үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авахар болжээ. Ингэхдээ шатхууны литрийн үнийг бууруулж 852 юанаас хэтрүүлэхгүй байхаар үнийн таз тогтоосон байна. Энэхүү арга хэмжээ зарлагдахын өмнө шатхуун дээд тал нь литр тутамдаа 928 юанд хүрээд байсан билээ. Хятадд өнгөрсөн оны байдлаар борлуулалтанд гаргасан автомашины талаас илүү буюу 54%-ийг цахилгаан автомашин эзэлсэн. Гэсэн хэдий ч нийт автомашины дийлэнхийг нь буюу 88%-ийг дотоод шатлалд хөдөлгүүрт машин эзэлсэн хэвээр. Үүний цаана 300 сая гаруй жолооч нар шатхууны үнийн өсөлтөөс болж хохирно гэсэн үг. Харин засгийн газраас үнийн таз тогтоохоор болсон нь тэдгээр жолооч нарын нуруун дээрх ачааг хөнгөлөх чухал ач холбогдолтой. Хятадын эдийн засгийн төлөвлөлтийн тэргүүлэх агентлаг болох Үндэсний хөгжил шинжилгээний хорооноос цаашид үнийн өсөлтийг зохицуулах чиглэлд зохих арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлнэ гэж амласан байна. Мөн олон улсын давцанд Хятад улс Ормосын хоолойн хэвийн үйл ажиллагааг хангахад улс орнуудыг хамтарч ажиллан дайнд оролцогч талуудыг даруй гал зогсоохыг уриалж байгаа. Хятад улстай адил шатхууны үнийн өсөлтөө сэргийлэх зорилгоор Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууч гэсэн үнийн таз тогтоох, улсын стратегийн нөөцийг ашиглаж эхлэх зэрэг арга хэмжээг авч эхлээд байна. Гэхдээ Хятад улсын хувьд бусад Зүүн Азийн улсуудаас ялгаатай нь Иран улсаас дайны өмнө нефтийн импортынхоо 13%-ийг авдаг байсан нь Иран улсын экспортын 90%-тай дүүцдэг байна. Өөрөөр хэлбэл Иран улсын эрх баригчдын хувьд Хятад улс руу очих нефтийн урсгалыг тасалдахгүй байх нь чухал ач холбогдолтой. Тиймээс дайны нөхцөл байдал урт хугацаагаар сунжирсан ч Хятадын нефтийн салбарт хүчтэй шок буюу тасалдал үүсэх магадлал бага гэж шинжээжид үзэж байна. Ираны эрх баригчдын зүгээс дайнд оролцоогүй төвийг сагсан улсуудад Ормосын хоолой нээлттэй гэж зарласан. Их сурвалжуудын мэдээллээр дайн эхэлсэн цагаас хойш Ормосын хоолойгоор аюулгүй гарч чадсан нефтийн хөлгүүдийн ихэнх нь Хятад улсыг зорьсон байжээ. Хятад улс нь Ормосын хоолойгоор нефтийн 40%, байгалийн шингэрүүлсэн хийнийхээ 30 орчим%-ийг дамжуулан авдаг. Тэгвэл энэхүү Иранд өрнөж байгаа дайн болон зүүнээс үүдэлтэй эрчим хүчний хямрал нь Хятадын хувьд Ормосын хоолойгоос хэд хамааралтай байдлаа иргэн нэг харж цаашлаад удаан хугацаанд гацаад байгаа Орсын хий дамжуулах хоолойн төслийг дахин сонирхох шалтгаан болж магадгүй. Оросын Ямалийн хойгоос их авч Монголын зүүн нутгаар дамжин Хятадд хүрэх учиртай 2600 км-ийн урт Сибирийн хүч 2 хоолойн төсөл нь дэлхийн 2 дахь том нефт экспортлагч боловч Украины дайнаас болж Европ руу хийх экспорт нь огцон буураад байгаа. Орос улсыг Ираны дайнаас болж нефтийн импорт нь буурах аюултай боддоор нүүр тулаад Хятад руу богино хугацаанд хямд өртөгтэй газрын тос нийлүүлэх боломжийг бий болгоно гэсэн үг юм а. Ормосын хоолой хаагдсан явдал нь Хятадын хувьд Ираны хямд нефтийн нийлүүлэлтийг алдахад хүргэж байгаагаас гадна өөр олон Арабын улсууд энэ хоолойгоор Хятад руу нефт нийлүүлдэг гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал дэлхийн LNG-ийн 5.1-ийг үйлдвэрлэдэг Катар улс 2025 онд Хятадын импортын 28%-ийг хангаж байсан ч Америкийн нэгдсэн улс Израилийн цохилтын дараа Иран Ормосын хоолойг хааснаар экспорт нь зогсоод байна. Нэмээд Ираны Пуужингийн тавталгаанд Катарын Ираслафан хийн цогцлбор хүртснөөр хүчин чадлынх нь 17% хүртэлх хэсэг 5 хүртэл жилээр доголдох эрсдэл үүссэн байна. Энэ нь Азч гэлтгүй Европт хийн үнийг огцом өсгөж нийлүүлэлтийн тогтвортой байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс иймэрхүү урт хугацааны тасалдал өндөр үнэн Сибирийн хүч 2 төслийг Хятадын хувьд илүү сонирхол татгуйц болгоно гэж шинжээчид үзэж байна. Харин одоо нөхцөл байдал арай өөр. Ираны дайнч гэлтгүй ер нь Хятадын эрх баригчид энэ төслийг бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгааг Хятадын эх 5 жилийн төлөвлөгөөнөөс харж болно. Хятад улс 2026-аас 2030 оны 5 жилийн төлөвлөгөөндөө Хятад Оросын байгалийн хийн хоолойн төв маршрутын бэлтгэл ажлыг урагшлуулна гэж тусгасан нь Сибирийн хүч 2 төслийг хэлж байгаа юм. Нөгөө талаас Орос улс Украины дайны улмаас Европ дахь эрчим хүчний гол зах зээлээ алдсан тул энэ төслийг илүү яаралтай хэрэгжүүлэх сонирхолтой байгаа нь мэдээж. Ираны дан эхэлснээс
Төв удалгүй Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Европ руу нийлүүлж буй Оросын эрчим хүчний нөөцийг Азийн бусад шинээр гарч ирж буй зах зээлүүд рүү чиглүүлэх талаар ярьж байв. Үүнийхэн дараа Оросын ерөнхий сайдын орлогч Александр Новак дотоодын эрчим хүчний компаниудтай нийлүүлэлтээ Аз номхон талын зах зээл рүү чиглүүлэх боломжийг судалж байгаа талаар мэдээлж байсан. Гэхдээ хий дамжуулах үн хэмжээ санхүүжилтийн бүтэц зэрэг гол асуудлууд одоо хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Хятад улс хэлэлцээнд Оросын дотоодын хөнгөлөлттэй үнэтэй ойролцоо үн шаардах, нөгөө талаас Орос буулт хийсэн ч Хятад бүтээн байгуулалтын зардлын илүү их хувийг хариуцах, энэ нь цаашлаад эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоох гэд хэлэлцэх тохиролцоонд хүрэх асуудлууд олон байна. Хайнанд Аз ТV-ийн Давос гэгддэг Бао форум амжилттай болж өнгөрлөө. За энэхүү форум нь энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Энэ жилийн арга хэмжээнд 60 орчим улсын 2000 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Форумд олон улсын бодлогын төвчний шийдвэр гаргагч нар зам бизнесийн төлөөллүүд цуглаж, эдийн засаг нийгмийн тулгымсан асуудлуудыг хэлэлцдэг байна. Баогийн Азийн форум өдгөө 25 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь бүс нутгийн болон олон улсын яриа хэлэлцээнд гүйцэтгэх үүрэг нь хэр өргөжин хөгжиж байгааг харуулж байна. Энэ жилийн чуулганд 60 орчим улсаас 2000 гаруй төлөөлөгч оролцож байна. Тэдний дунд улс төрийн удирдагчид, олон улсын байгууллагын тэргүүнүүд, бизнесийн удирдлагууд болон судлаачид багтжээ. Бүгд хурдцтай өөрчлөгдөж байгаа олон улсын тавцанд Аз ТV хэрхэн чиг барамжаагаа тодорхойлох талаар хэлэлцгээр энд суулсан байна. Бүгд найрамдах Хятад ард улсын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жао Лужи үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Бид олон талдаа хамтын ажиллагааг тууштай дэмжиж, нэгдсэн үндэсний байгууллагыг төв болгосон олон улсын тогтолцоо болон олон улсын эрх зүйд суурилсан дэг журмыг хамгаалах ёстой. Хятад улс өндөр түвшний нээлттэй бодлогоо улам өргөжүүлж, дэлхийн улс орнуудтай боломжоо хуваалцсан хамтдаа ирээдүйг бүтээх болно. Форумын удирдах зөвлөлийн дарга нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргасан Бан Ки Мун бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалж, шинэ санаачлаг дэвшүүллээ. Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих Баогийн Азийн форумын энэхүү санаачлага нь үндэсний болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн туршлага, сургамжид тулгуурлан форумын эрхэм зорилго дэвшүүлсэн үзэл санаатай нийцэж байна. Энэ жилийн уулзалт онцгой чухал цаг үед болж байна. Хятад улс 15 дахь 5 жилийн төлөвлөгөөгөө эхлүүлж байгаа. Мөн өнгөрсөн оны сүүлчээр Хайнаны чөлөөт худалдааны боомт арал даяар тусгай гайлын горим хэрэгжиж эхэлсэн нь нээлттэй бодлогын шинэ үе шат эхэлснийг илэрхийлж байна. Форум 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ үед эргэн харах зүйлч их, цааш хүлээх боломж ч мөн их байна. Энэ бол дараагийн шат эхэлж байгаа цэг юм. Дэлхийн удирдагчид болон бизнесийн төлөөллүүд өнөөгийн тодорхойгүй нөхцөл байдалд бодит шийдэл эрэлхийлэн энд суулгарчээ. Оролцогчдын хэлснээр Баогийн форум шиг арга хэмжээнүүд нь өдөр ирэх тусам хуваагдмал болж буй дэлхий дахинд яриа хэлэлцээ хамтын ажиллагааг дэмжих чухал талбар болж байна. Хятад улс 6G технологиуд шилжихээр хэдийн бэлтгэл ажлаа эхлүүлж ирэх 5 жилийн төлөвлөгөөндөө хүртэл тусгай дамжлаа. Бээжинд зохиогдсон Жонгуанчун форумд мэргэжилтнүүд 6G технологийн 5G-гээс үнцээр өөр зөвхөн хурдан биш хиймэл оюунтай хүртэл интеграцтай байх талаар хэлж байна. Хүн 5G нэвтрэх үед дэлхий дахныг өөрчилнө гэж ярьж байсан. Үнэхээр ч өөрчлөгдсөн. Харин одоо 6G гарч ирснээр асуулт зөвхөн хурдны тухай байхаа болж хиймэл оюун ухааны тухай болж байна. Газар дээр агаарт бүр сансарт хүртэл. Жонгуанчунны форумын үеэр би харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж 6G гэж яг юу гэсэн үг болох талаар ярилцлаа. Хэрвээ 6G-г хэдхэн түлхүүрүүгээр тайлбарлавал хамгийн ихнийх нь AI-д суурилсан. 6G сүлжээ нь зөвхөн харилцаа холбооны сүлжээ байхаа болж хиймэл оюун ухааны чадамжтай нэгтгэн. Сүлжээний нэгж бүр, суур станц, хэрэглэгчийн төхөөрөмж, үндсэн сүлжээгээд бүгд дотроо AI тооцооллын хүчин чадалтай болно. Энэ нь хиймэл оюуны агентууд зөвхөн аслагдсан дата төвүүдэд биш, таны яг хажууд, таны утсанд байрлана гэсэн үг.
За би ойлгочих шиг боллоо. Өнөөдөр та AI туслахтай харилцах үед тодорхой саатал доголдол мэдээж тулгардаг шүү дээ. Харин 6G-ийн үед бүх зүйл ямар ч тасралтгүй саадгүй болно. 6G-ийн 2 дахь гол онцлог нь сансар агаар газар далайг бүрэн нэгтгэсэн сүлжээ юм. Өнөөдрийн 5G ихэвчлэн газар дээр суурилсан байдаг. Дэлхийн хамгийн өргөн газар дээрх сүлжээтэй хятадд ч ялгаагүй. Харин 6G-ийн үед хиймэл дагуулууд илүү том үүрэг гүйцэтгэх болно. Сайн ярбал суурь станцын үүргийг гүйцэтгэж давхуураа газар дээрч бай, далайн голдч бай, хаач байсан интернетэд нэвтрэх боломжтой байх юм а. Тэгвэл энэ бүхэн энгийн хэрэглэгчдэд хизээ бодит болох вэ? Хятад улс 6G технологийн туршилтын эхний үе шатыг аль хэдийн дуусгасан. Лаборатори болон туршилтын сүлжээнд 300 гаруй технологиг баталгаажуулсан. Дараагийн шат буюу 2026-аас 2028 онд эдгээр технологиг бодит төхөөрөмжүүдэд нэгтгэнэ. 6G-тэй холбоотой стандартууд 2029 оны орчимд бэлэн болж 2030 он гэхэд туршилтын хэрэглээ эхэлнэ гэж үзэж байна. Харин 2035 он гэхэд 6G ухаалаг утас өргөн хэрэглээ нэвтэрч 5G дээр боломжгүй байсан шинэ хэрэглээнүүд бий болно. Гэхдээ сорилтууд байсаарлаа дэлхийд дахинд стандарт тогтоохтой холбоотой өрсөлдөөн ширүүсэж байна. Юун түрүүнд үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нийлүүлэлтийн сүлжээ хангалттай биш байна. Мөн 6G сүлжээг байгуулах өртөг 5G-гээс хавгүй өндөр байх болно. Гэсэн ч эдгээр сорилтын дунд Хятад улс илүү нээлттэй хүртээмжтэй хандлагаар инновац хамтын ажиллагааг дэмжиж ажиллана гэлээ. 6G сүлжээ AI-д суурилсан байх ёстой. Учир нь хиймэл оюуныг зөвхөн том гүрнүүд дангаараа ноёрхох учиргүй юм. Ёсгүй. Нээлттэй экосистем бий болгосноор аппликейшн, төхөөрөмж, робот, янз бүрийн төвшөнд чадвар хөгжүүлэх платформ бий болно. AI-д суурилсан сүлжээнээс эхлээд сансар суурилсан бүтэц хүртэл 6G-ийн илүү ухаалаг байхаас гадна хаасаагүй интернет сүлжээг бий болгох төлөвтэй байна. Урагшлах зам амаргүй, гэхдээ энэ алсын хараа биелвэл дараагийн үеийн утасгүй технологи бидний амьдрал ажиллах хэв маягийг бүхэлд нь өөрчилж чадна. Хятадын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний бас нэгэн онцлог хэсэг нь дэвшилтэд үйлдвэрлэлт технологийн инновацийг тэргүүлэх чиглэл боловсон явдлаа. Тэгвэл яг одоо Өмнөд Баруун Хятадын Чонгвин хотод ухаалаг үйлдвэрүүдэд мянган робот хүнтэй хамтран ажиллаж байна. Хиймэл оюун, биг дата, автоматжуулалтыг хүний оролцоотой хослуулснаар үйлдвэрлэлийн үр ашиг бүтээмж огцом нэмэгдэж байгаа талаар албаныхан хэлж байна. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөлт кино биш, компьютер графикч биш. Энэ бол бодит амьдралаа. Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотод 3000 гаруй роботтой хамт хүмүүс ажиллахад ямар харагдах вэ? Орчин үеийн ухаалаг үйлдвэрүүдэд хүн машины хамтын ажиллагаа шин шатанд хүрч байна. Зарим дамжлагад хүн машин мэдээж тус тустай ажиллана. Жишээлбэл хэвлэх, гагнах зэрэгт ашиглагддаг уламжлалт роботын ажилд хүн оролцох шаардлагагүй. Харин зарим тохиолдолд яг нэг доор ажиллаа хуваалцаж таарна. Үйлдвэр дотор материал зөөвөрлөгддөг AGV тээврийн хэрэгслүүд үүний жишээ. Энд илүү дэвшилтэд шатанд хүн робот мөр зэрэгцэн ажиллаж машины наривчлалыг хүний дүгнэлт шийдвэртэй хослуулж байна. Үйлдвэрлэлийн олон цаг дээр AI системүүд автомашиныг хэдэн секундын дотор шалгаж ажилчид үр дүнганд баталгаажуулж байна. Манай зай завсар гадаргуугийн тэгш байдлыг шалгах AI станц бий. 4 робот автомашины бүх зай завсар гадаргуугийн тэгш байдлыг шалгадаг. Бүх үр дүн шууд энэ таблет руу дамждаг. Одоогоор манай үйлдвэрт 50 гаруй шалгалтын станц ажиллаж байна. Зөвхөн робот байснаар үйлдвэр ухаалаг болдоггүй. Харин өгөгдөл түүнийг ухаалаг болгодог. Хамтын ажиллагааны хамгийн дээд түвшинд хүн машин нэгдмэл байдлаар ажиллаж байна. AI мэдээлэл дүн шинжилгээ хийж эрсдлийг урьдчилан таамаглаж шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлдэг. Харин эцсийн хяналт хүний гарт хэвээр үйлдвэрлэлийн зүрхэнд бодит цагийн өгөгдөлд тулгуурлан үр ашиг, чанар, аюулгүй байдлыг хяндаг дижитал үйл ажиллагааны төв юм. Энэ автоматжуулсан төхөөрөмжийг нэвтрүүлснээр наривчлал эрс сайжирч 0.1 мм-т хүрсэн. Мөн хөдөлмөрийн зардал буурсан. Өмнө нь гар аргаар хэмжихэд ойролцоогоор 5 хүн шаардлагатай байсан бол одоо роботын илрүүлсэн цэгүүдийг давхар шалгахад 2 хүн хангалттай болсон. Нийт үр ашиг бараг 70-80% өссөн байна. Энэ бүх өгөгдөл үйлдвэрлэлийн өөр нэг гол технологи болох дижитал ихэр систем рүү нийлдэг. Энэ бол үйлдвэрийн ашиглаж буй дижитал ихэр систем юм. Өгөгдөл, дүрс бичлэг гээд бүх зүйл бодит цаг хугацаанд дамждаг. Харин эцсийн угсралтын шугам дээр очвол цоошин автомашинууд хэрхэн дараалан бий болж байгааг харж байна. Үр ашигтай байдал бол энэ түүхийн зөвхөн нэг хэсэг. Энэ үйлдвэр тогтвортой хөгжлийг мөн чухалчилж, дээврийн нарны хавтан зэрэг ногоон шийдлүүд дээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байна. Ийм төрлийн үйлдвэрүүд
үйлдвэрүүд илүү ухаалаг, илүү ногоон, илүү нэгдмэл болж байгаа нь Хятад улс ирээдүйн орчин үеийн үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээ тодорхойлсны нэг илэрэл юм а. Энгийн үйлдвэртэй харьцуулахад энд бий болж буй өгөгдлийн хэмжээ хэд дахин их. Бидний харж байгаа бүх зүйл дамжуулах шугам, LGV, тээврийн хэрэгслүүд, агааржуулалт, гэрэлтүүлэг, автомашинууд, бүр чанарын асуудлууд хүртэлгээд энэ бүх өгөгдөл 5G технологиор дамжин манай мэдээллийн санд шилждэг. Эдгээр шинэ үйлдвэрлэлийн загварууд хөгжихийн хэрээр Хятад улс зөвхөн бүтээгдэхүүн экспортлохоос гадна аж үйлдвэрийн туршлагаа хуваалцаж хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Хятадын шинэ эрчим хүчний автомашины салбар хэрхэн хөгжиж байгааг илүү сайн ойлгохын тулд бид дэлхийн шинэ эрчим хүчний автомашины хөгжлийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Шүмэнтэй ярилцлаа. Бид үйлдвэрлэлийн асуудлаа тодорхойлж технологи түүний шийдлийг гаргана гэсэн зарчмыг баримтлана. Шинэ шатны бодлого арга хэмжээнүүд нь үйлдвэрлэлийн гол нийлүүлэлтийн сүлжээг шинчилж, бүх шатанд ахиц дэвшил гарган, тэдгээрийг шинэ чанарын бүтээмж болгон хурдан шилжүүлэхэд чиглэнэ. Машинуудын жиг тэмнэлтэд энэ дуу илүү том өөрчлөлтийн тухай өгүүлж байна. Хятад даяар үйлдвэрлэл шинэ шатанд шилжиж автоматжуулалт, хиймэл оюун ухаан болон ногоон технологиуд үйлдвэрлэлийн орчныг өөрчилж байна. Энэ өөрчлөлт зөвхөн дотоодын үйлдвэрлэлийг шинжлэхээс гадна дэлхийн аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагад чөлөөлж эхэллээ. Хятадын шинэ эрчим хүчний автомашины салбар аль хэдийн дэлхийн түвшинд хүрч гадаадын автомашин үйлдвэрлэгчтэй хамтран технологи бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж бүрдсэн. Энэ үйл явцад бид зөвхөн бүтээгдэхүүнээ экспортлохоос гадна технологи хамтран ашиглаж, хамтран хөгжиж, хамтын өсөлтийг бий болгохыг зорж байна. Би үүнийг даяаршил ба нутагшлын тэнцвэрийг олсон сайн жишээ гэж харж байна. Та бүхэн Хятад улсын улс төр нийгэм эдийн засаг технологийн салбарт гарч байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.